Өнөөдөр суугт автоморил би бол хөтлөгч Инхбат. Кино түүх нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хөтлөгч Амар санаа надтай хамтран хүргэнэ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн Одмондор радиогоор хүрч байгаа. Дугаарыг хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл Nova Nest Town House хотхон болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдрийн дамрах. Өдрийн мэндэ. За хятадын газар нутагт ирэх амьдарч байсан сүүлчийн зааны тухай ийм киног ярих гэж байна. За гурван улс хамтарч хийсэн юм байна энэ киног. Их Британи, Итали, Хятад. Тэнд чинь нээлттэй баг Японд хийцэн гэж юу. Бас их сонир ийм тохиолдлууд байгаа тийм. За 1987 онд Итали найруулагч Бернардо Бертолуччи гэж хүн найруулсан. За энэ хүн маань бас нэг юуг найруулсан баг. Бяцхан буддаг бас найруулсан баг тийм. За жинхэнэ эзэн хаан Пүүигийн өөрийн амьдралын тухай бичсэн намтар ном болох Эзэн хаанаас жирийн иргэн хүртэл. За Айсан Жиора Пүүигийн намтар гэх номноос сэтгэлэн хийсэн юм кино байгаа. За энэ найруулагч маань 2 удаагийн Оскарын эзэн. За кино зохиолч, тэ найруулагчаар ажилладаг юм хүн байгаа. За 2 удаагийн Оскар гэдэг нь манай киногоор л авсан. Шилдэг найруулагч болоод шилдэг зохиол гэдгээр тийм. За киноны өөр 2 зохиолчор нь Энцо Унгари, за мөн Марк Пеплоу гэж 2 хүн ажилласан байна. За энэ 3 маань шилдэг зохиол гэдэг Оскарыг гурлаа хувааж хүртсэн гэсэн үг. За хөгжмийн зохиолчор за Рючи Сакамото, Консу, за Дэвид Бёрн гэж хүмүүс ажилласан. За энэ дунд манай домог явж байгаа тийм. За Сакамото явж байгаа. За мөн л адил энэ киногоор цорын ганц Оскараа хүртсэн. Гэтэ энийг бол би шудраг бос ядал гэж хэлмээр байна. Цорын ганц гэдгийг. За түүний зохиосон дуунууд бол ер нь бол яг хүний сэтгэлд очиж наалтдаг тийм. Ер нь эмор бол амар. Тэг бүр ийм хүн хөгжим зохиолчийн үерийн үед амьдарч байгаад бас их баярламаар юм шиг байна. Тийм. Ричес Камото бол одоо манай залуучуудын бас нэг электрогийн одоо клубын амьдралын олон гонигтай романтик оройнуудыг хуваалцсан хамгийн одоо мундаг бас аянуудын нэг хийсэн шүү дээ. Rain гэдэг тийм ээ. Тийм. Тэрний явахаар ингээд бас жоохон ус мус цацаж игээд улам ямар болно бас айхтар. Тэр range нь бол одоо энэ киноны яг үндсэн bara символуудын нэг шүү дээ. Өдөглөг баг. Яг тийм сэтгэл хөдлөсөн интенс үйл явдлууд гарч яхад энэ дуу бол яалтчгүй зөгцдөг. Тэгээд чинь кинонд тохирсон дуу гэдэг чинь Оскар авч байгаа шүү дээ тийм. Мэдээж. Тэгээд эн чинь зүгээр нэг rain биш байхгүй юу? Уйлж байгаа шүү дээ. Тийм. Range нь одоо нулимсгээд уйлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгэр үл. Тэгээд эн чинь I want divorce гэд салж байгаа хэсгийн дагалдж явж байгаа юм байна. Тэгэхээр чи бүр улам ингээд шар ус бацсах гэж байгаа байхгүй. Тийм. Тэгээд чинь нэг бороонд нораал эрхчлөг мэдэрч байгаа шүү дээ тэр хатна. За энэ манай хөгжмийн зохиолч маань 120 гаруй кино болон ямар нэгэн хөгжим бичиж бүртгүүлсэн байна. За мөн 20 гаруй дэлгэцийн дүр бүтээсэн байна. За жижиг дүрүүд их хвчлэн бүтээдэг байсан бол за харин манай энэ кинон дээр одоо ер нь бол нэлээд чухал дүр шүү бас. Нэг цэргийн юу командлагч манай хүнийг харгалцдаг гаргүй нэг хүн байдаг шүү дээ. Тийм. Тэгээд Аз тэр чигээр Японы эзэмшилд байх болно гэж ойрлоод байдаг. Сүүлд өөрийгөө бугдчихдаг. Ийм одоо бас чухал дүрийг бүтээсэн баг. Тэгээд Японы хүний дүрийг бүтээсэн баг тийм. За 23 онд харин одоо манай хүн маань одоо тэнгэрт ившжээ. 2 жил юм. За кино маань 1987 онд нээлттэй хийж 1988 оны Оскарт 9 төрөлд нэр дэвшээд бүгдийг нь хуу хамсан баг. Өөрөсөө шилдэг кино, зохиолч, найруулагч юу гэдэг юм те. Эвлүүлэг энэ төр бүгдийг нь авсан. Бүр авахаас ч аргагүй юм байна. Ер нь жүжигчдээс бусдыг бүгдийг нь авсан. Жүжигчдэр бүр нэр дэвшиж чадаагүй. Нэг кино нь өөрөө сэдвэн том болохоор хийц талаасаа яваад нэг яг хувь уран бүтээлч жүжигчний яг ялгаруулж тэр жүжиглэлтийг бол их тийм сайн тэрнэр тулгуурлаж хийгээгүй шүү дээ. Бас нэг талаараа. Нэг талаараа тийм. Нөгөө талаараа болохоор Аз жүжигчдийг тухайн үед тэр жоохон дарддаг байсан. Дарддаг ч биш тоодгүй тандгүй байсан байхгүй. Тий. Мэддэггүй энэ яг сайн жүжиглээд байна уу, муу жүжиглээд байна уу гэж мэддэггүй байсан. За бас тийм байна. Тэгэхээр нэг жоохон хайн ханддаг байна шүү дээ. Нямбай хандаагүй гэсэн үг шүү тухайн асуудалд бол тийм ээ. За харин сүүлийн үед бол нөхцөл байдал шал өөр ирсэн. 23 онд гэхэд Оскар дээр 2 Аз гаралтай жүжигчин зэрэг Оскар хүртэж байгаа шүү дээ. Нэг нь одоо бүр Индиана Джонс дээр жоохон байхдаа тоглож байсан хүү. Том болоод авчиж байгаа байхгүй.
Тэр хүнийг авсан би бол зүгээр бараг л ойрлж бассан доо. Манай клуб гол хийж байгаа юм шиг л бассан. Эцсийн мөчтөө. За тэгэхээр одоо манай жүжигчдийн кинонд энэ жүжигчдийг бол тааруу тоглосон муу жүжиглэлтэй гэж болж хизээч хэлж болохгүй. Харахад бол үнэхээр мундаг жүжигсэн. Ялангуяа тэр Пуйгийн дүрт чинь 4 хүн тоглож байгаа шүү. Тийм, дамж тоглож байгаа шүү, тий. Тэрний тэр эхний хоёр бол айгүй хөөрхөн тоглосон санагддаг надад. Тэр бүр анхны хүү бол бүр айхтар тий. Тэр яаж тэр идэд хөд тоглолцсон гэж бодохоор харин тий. Тэр чинь одоо баг өөлөөл ойрлохоор шүү дээ. Тэгэхэд тэр хүүхд ямар контролтой тоглосон тий. Яг үнэ. Би бүр гайхаад тийм тэр юм. Яаж хүүхдийг ингэж хүмүүжүүлдэг юм боллоо. Үгүй нэг юм зүгээр юм картун шиг тоглоод байгаа байхгүй. Хүснэр нь. Тэр чинь уул нь бол одоо ингээл босоол ингээл захтан мартал янз янз болох хэвээр үстэй. Ерөөсөө тгийг байхгүй. Энд хүүхдээ болохоор тэр нөхрийг яаж сургасан. Тэр хүмүүжлийг даргын нүцэтээ сурах хэрэгтэй. За ингээ манай кинонд ажилласан ер нь ихэнх хүмүүс бараг л Оскар хүртсэн хүмүүс нь нэг насныхаа хамаг авьяасыг энэ кинонд гаргасан гэж хэлж болно. Бүгд л ер нь шахуу нэг Оскартай л хүмүүс байж байгаа. За энэ ном гэж дурдсан шүү дээ тий. Пуи өөрийнхөө амьдралын тухай бичсэн гэдэг. За энэ номон дээр түүний төрсөн дүүнэр болох Пуче болон Ли Венда гэж хүмүүс зөвлөхөөр ажилласан юм байна. За энэ хүмүүсийг олж авчираад кинон дээрээ бас албан ёсоор зөвлөхөөр ажиллуулсан гэдэг. Тэр чинь бараг л юу шүү дээ. Бараг бодиттой хийсэн бол таарах гэдэг шүү дээ. Яг тийм. Одоо тэр костюм харилцан ярианы хэсэг тэгээд нэг деталууд байгаа шүү дээ. Орон доторх үйл явдлуудын деталуудыг бол яг гаргасан шүү дээ. Тийм. Тэгээд нэг шоронд манай хоёр чинь уулзж байгаа шүү дээ. Тэгдэг хамт. Тэгэхэд яаж орж ирж исэн энэ төр гэл. Бүгдийг энэ хүнээс асуусан гэсэн үг байхгүй. Тэгээ бас шоронгийн нэг харгалцагчийг олсон байна. Тэгээ бас ордонд ажиллаж исэн нэг зарцыг бас олж авчирсан. Ингээд ер нь бол зөвлөх баг бол маш сайн ажилласан гэсэн үг. Тийм ээ. Тиймдээ ч юм мундаг кино болсон болов. За тэр дунд Питер Отул гэж нэг жүжигчин гарч байгаа. За энэ британи жүжигчин маань бол тухайн үед нэлээд алдартай. Ер нь бараг л манай одоо юу гэж гэмээр юм те. Том Хэнкс шиг нөхөр байлаа шүү дээ. Тэр нөгөө юу хэлж байгаа зү ордонд ирдэг зөвлөх багш нь болж тоглодог. Нөгөө Шотландаас ирдэг те. Та нар тэгээд юпг хүмүүстдэг юм уу гэж асуудаг те. Одоо юу лээ? Банзал. Тий. Тэгсэн чинь үгүй бид нэр кэлтэй хүмүүсдэг. За энэ хүн дэлгэцэнд гарч ирээл тэр Британи хүн хөгжилтэй орны иргэн ямар байдгийг үзэгчдэд мэдрүүлсэн. Энд одоо хятадын нэг юм хаалттай хотод, хориотой хотод нэг юм амьдарч байсан. Тэгсэн чинь өөр хөгжилтэй орны хүн ямар байх ёстой вэ гэдгийг оруулж ирээ шууд киноны уур амьсгал шал өөр болгож ойлгож байгаа. Яриад эхлэхэд нь юу болчвол гэмээр бүр маш мундаг дүрээ гаргасан гэж би бодож байгаа. За анх Шон Коннорид энэ дүрийг санал болгоод бүр нилээн гэж ятгсан юм байна. Тэгсэн чинь Шон Коннори өөрөө ятгсан. Би наадханд чинь тохирохгүй гэж. Би бол санал нэг байна. Энэ нэг юм янхгэр юм нэг юм жоохон юм царайч хүртэл тийм шүү дээ. Шон Коннор шин жоохон дүүрэн юм ийдэг царайтай. Энд ч жоохон юм янхгэр царайтай юм. Нэг муухай биш. Тий. Тэгээ нөгөө нэг юм гонцгой. Тий гонцгой. Тий. Тэгээд энэ нэг typical яг British хүний дүр байгаа байхгүй бас. Тий. Британи нэрийн. Тий. Тэгээд Шон Коннори бас татгалцсан нуучртай юм байна. Өөрөө нэг өөр төсөлд оролцоод тэрүүгээр яг цорын ганц Оскар авсан байхгүй. За тэгээд. Тий. Азгүй ингэж хэлчихсэн чи Азаа ийцсэн юм байна. Тий, өөрөө Азааг авсан байхгүй. Чи нэлийн зүтгүүлсэн гэж. Тэгсэн чинь нөгөөтг нь бас би тохирохгүй гэдэг байгаа. Тэгээд хүн мэдэрдэг юм өөрийгөө тий. За би энэгээрээ л Оскар аавна гэж бодснаа л авсан байж тийм л тий. Тий. Тэгээд тэгж мэдэрч чаддгаараа энэ хүн бас сайн жүжигчин болж байгаа тийм ээ. За энэ дүр болохоор Reginald Johnston гэдэг нэртэй багшийн дүр. За жинхэнэ хүн нь хятад хэлээр чөлөөтэй ярьдаг. Ус цас. За тэгээд хятадын түүх болоод уран зохиолт нэвтрэх ийм хүн байж. За энэ хүн эзэн хаан Пуйд эрх чөлөө гадаад ертөнцийн тухай гэхээсээ илүү барууны хэв маяг дэг жагийг илүү их заасан. Манар заасан юм ба штэ. Манер гэдэг бох тий. Би яаж явах уу? Яг үнэн. Тэгэд барууны чи яаж барууных байх вэ гэдэг. Тийм барууны соёлыг яаж унших уу? Тий? Ойлгох уу, унших уу, өөртөө шингээх үү гэдгийг зааж байгаа штэ тий. Тий. Наацхан хутга сэрэтэй яаж хооллох уу гэдэг нь шүү дээ. Тэгээ шид яаж ашиглах юм, номыг яаж унших юм, хүнтэй яаж мэдлэх юм, одоо ухтах, баяртай салахтай яах хэрэгтэй гэл. Тий. Анхан чинь танилцж байхдаа нэг гарын савчаад байдгүй юу? Чи ингэж болохгүй гэдгийг л заасан хүн байна шүү дээ. Хоёр удаа сексрээд тавих хэрэгтэй шүү гэдгийг тий. За тэгээд нэг эрхчлөө энэ төр ямиг заагаагүй гэсэн шүү дээ тий. Тэгээд кинон дээр нэг зааж өгсөн дуу нь юу гэхээр гар дуулдаг шүү дээ. Ордноос хөөгдчихэд. Тий. Тэр нь дууных нэр нь юу гэхээр Am I Too Wounded гэж.
Одоо би юу гэж орчуулмаар. Би бас шархацсан юм уу юм. Хитрхи шархацсан байна уу? Two wounded юм уу тий. Ийм дуу хүртэл зааж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дүрдийг жоо сайн гэхээс илүү муу тал руугаа би жоохон дүгнж харсан. За бас нэг бидний сайн мэдэх нэг жүжигчин тоглосон. Бяцхан будтай киногоор сайн мэддэг Ру Чен Йен гэдэг жүжигчин. За одоо манай кинонд болохоор нөө сургуулийн харгалзагч, шоронгийн харгалзагч байж байгаа тийм. За яг сургууль биш нэ correctional засан хүмүүжүүлэх юм. Дарга юм биш үү? Дарга. Тийм. Засан хүмүүжүүлэх газрын дарга. Тийм. Тэр чинь нэг ийм шорон бас биш юм. Шорон биш. Засан хүмүүжүүлэх гэдэг байсан юм. Тэр жоохон байхад. Тийм, засан. Социализмын үеийн тэм нэр нь баггүй юу? Тийм. Кинон дээр болохоор энэ бол сургууль гэж хэлж байгаа юм бүр. Тийм. Тэр чинь нэг хуучин хүмүүсийг шинэ юмроо сургаж конверт хийж гэнэ гэсэн хувиргаж процесс. За тухайн үед энэ хүн жүжигчин маань Хятад улсын соёл урлагийн газрын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. Бас өндөр албан тушаалтай. Жинхнээс манч хүн гинэ. Түүний имэн нь штэ тий бүр Айсин Жиоро гэдэг овогтой байсан баг. Энэ ч бүр тэгвэл одоо хааны Чин династийн язгуурчны гэр бүл байсан. Харин тий хүрээний хүн биш тий. Тий хүрээнд ажилладаг байсан. Одоо хааны одоо хүрээний хүн биш тий. Яг үнэ тий. За тэгэхээр энэ Хятад улс энэ кинон дээр бас ямар их анхаарал хандуулж би одоо яг наадах чинь бас яриад мэрмэр байна. Яагаад Хятад улсын 89 88 онд энийг ингэж хүлээж авч ингэж тэрж авсан штэ. Тий. Яаж ямар одоо бас азаарч гэх юм уу те одоо энийг ингэж авсан бэ гэж би бас бодоод байгаа байхгүй. Тэгээд яг хөө мэдээж хэрэг Маогийн одоо соёлын явсгнаас хойш гэдэг Дэнсяпны шинжилэл эхлээд тэгээд Хятад улс чи ер нь бол бид иргэн баян байх ёстой гэдэг бол угсаа үндсэн суурь зарчим байхгүй. Ямар ч Хятад коммунист вэ нүү, социалист вэ нүү, хаан вэ нүү, дазмат гэдэг шиг ямар ч хамаагүй иргэн хооломттой мөр бүтэн гэж цэцгэлэн байх ёстой гэдэг үндсэн суурь одоо философийн одоо зарчмаар эднэр явж Дэнсяпны шинжилэлээр энэ чинь дэлхий рүү ингэж гарч ирсэн байхгүй. Тийм ч учраас одоо бараг тэрэнд чинь таарсан дуунууд хүртэл байгаа шүү дээ. 10 million bicycle in beach дуулаад идэгс. Бас нэг ингээл яг ингээл барууны ертөнц рүү өөрийгөө соёлоо ингээд зөвөр одоо тийм ассимиляц гэж нэрлэдэг юм да ингээд уусах одоо нэг хоорондоо ингээд уусаад ингээд нийлэх гэсэн санаа юм. Тэгээд би зөвөр одоо яг энэ Хятадын засгийн газар энийг хүлээж авч яах гэдэг бол бид дэлхийн ертөнц рүү тэрж одоо дэлхийн одоо коммунист үзэл байр одоо судалтай ч гэсэндээ бид соёл болон одоо тий хүннийлийн харилцаагаар бол дэлхийгтэй бол адилхан шүү, нэг шүү гэдгийг нотлох хамгийн том алхмуудын нэг байсан юм байна гэж хараад байгаа байхгүй. Тийм ч учраас энэ чинь ордон мордно чөлөөтэй үзүүлээд бас мэдээж кино зохиол дээр нэлээд Хятадын юу орсон л баг би тэгж бодоод идэв нөгөө нэг цензур. Яг та нар яг ингэснүүд тэгснүүд шалгасан байх гэж би бодод. Тийм магадгүй. Бас шууд эдний бичсэн текстэр бол явна гэж байхгүй шүү дээ бас. Тийм. Пуйгийн номч гэсэн бас ямар ч юм байгаа үлээ тий. Тэндээс шууд сэдвлээд хийцэн гэхэр чинь за энэ хэсгийг хасчвал тий. Гэхдээ энэ бол одоо хинт ч хэрэггүй штэ ч юм уу тий. Энэ одоо нэг дими юм байна. Манад ч таалагдахгүй юм байна гэл ингээд хоёр тал тохирно л доо. Нөгөө би тэр мөрч гээд киноны зохиолчтой ярьж хахад бас яг ингээд найруулагч зохиолч тэр хоорондоо бас тэгэл хэр хөрөөцөхөөс хөрөөцөө л гэж байна. Тэр чинь зөвхөн хоёр хүн кино өгөхөд хийж байгаа чинь тэр соёл хоёр том соёл тэгээд коммунист системтэй улс мус бол тэрэн дээр нэлээд оролцсон байх уу. Тийм. Тэгээд Италийн засгийн газрын нөлөө бас нэлээд байсан юм шиг. Ялангуяа тэр коммунист намын нөлөө. Италийн коммунист нам нь үү? Тийм. Тэгээд энэ тэр хоёр орны харилцаа гэдэг юм дээр жүжигчтэй олон хэсэг жүжигчтэй энэ төр бол нэлээд юм түлхэх зүүж хүчилж исэн юм бэл. За үргэлжлэхэд киноны ихэнд Пуи хаан маань за Хата хаан Сиши үү тий. За уулзахтаа хөрх эрхлээд байгаа юм шиг ингээд байдаг шүү дээ. Гэтэл түүхэн дээрээ тийм болоогүй юм байна. Анх уулзахтаа л ойрлоод эхэлсэн. Бүр учир зүг ойрлоод хатны туслах ингээд чихэр мэхэр өгөөд бүр ойрлуулаад тий. За манайх дээр болохоор шал өөрөөр байсан. Тэгсэн чинь яг тэр хатны төрхийг яг кинон дээр буулгасан. Аимшиг төрхтэй байсан. Дээг гадуур ингээд юм унжлага байдаг шүү дээ. Унжлага унччаад хахад хүн харахад аймаар байсан гэж. Юу талтармаар. Тий. Тэнгүүд кинон дээр бол бас л аюулгүй шүү. Амар шүү. Мангар дарк тий. Тий. Аимшиг киноны л дүр гэж байна. Тэгээд хамгийн гол амар нь үхэж байгаа хүн мангас болцсон юм шиг монстр болцсон байгаа шүү дээ. Тэгснээр хоёр хоностой үхэж ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёрын ингээд бүр яг юм клаш гэсэн тийм бүр зөрчил шууд харагддаг тий. За тэгээд кинон дээр болохоор тэр дороо нас урчиж байгаа шүү дээ. Бод түүхэн дээр болохоор маргааш өдөр нь нас урч ирсэн юм. За Пуи хааны дүрд дөрвөн өөр жүжигчин тоглосон гэж хэлсэн. Нэг нь бол тэр саяны ярьсан хүү байгаа. Тэр л өстой хөөрхөн хүү байсан.
За хоёр дахь нь бас жүжиглэл цайтай. Нөгөө асрагч ээж нь явчихж байгаа шүү дээ. Тэрний ардаас гүйж байгаа хэсэг мэсгийг бол би үнэлсэн тэр. Ихэр гоё жүжиглсэн. За харин насан турш үеийн дүрд Джон Лоун гэдэг нэртэй жүжигчин тоглосон. Хонконг гаралтай хүн. Тийм байна. Яаж бодлоо энэ яг юу бол биш. Яг хятад хүмүүс биш байсан тийм. Газрын хүн биш байсан тийм. За энэ киногоор л ер нь сайн мэддэг. За сүүлд Rush Hour дээр нэг харагдсан. Тэгээд 2007 онд сүүлхий кинонд тоглосон юм байна. Тэгээд зодог тайлсан. Энэ жүжигчний амьдрал, миний амьдралд юм маш их юу яагаад нөлөө үзүүлээд байна гэдэг шалтгаан байна. Тэгээд одоо яг юу хийж байгаа сайн мэддэг. Амьдарч чадахгүйсэн баг та тийм. Одоо тийм л юм шиг байна. За кинон дээр бас нэг гоё дур гарч байгаа нь Hiroyuki Tagawa гэдэг тайгнууд яхалах бас л алдартай хүн байсан. Тэр чинь одоо хамаг компьютер киноны бас л гол зөрөг дүр өстэй. Тийм шүү дээ. Хамрын чимгцсэн юм шиг үү. Сүүл нэг Джек Чанд их зодуулсан хүн дээ. Тэглөө тэр чинь. Джек Чаны Shaolin-тэй бүх юм дээр нь зодуулдаг байхгүй. Их л зодж явж байгаа л зодуул. Джек Чан бэлтгэл хийж байгаа л Drunken Master застэр хэл юм шүү. Хөрх юмныг чид. Олон ч хэрэг хаг зогсондоо тэрээс. Тэр. За энэ хүмүүс бас залуухан гоё байсан байлээ. За 1949 оноос хойш Хятадын засгийн газар барууны кино бүтээгчтэй анх удаа хамтран ажилласан тохиолдол нь болж байгаа юм. 50 жилийн дараа ч тэгвэл бараг тийм. Тийм 87 49 оноос гэж. Тийм. Тэгээ бүрэн эрх өгсөн гэж байгаа. 20-т хот зураг авах эрхийг. За 1973 онд бас нэг одоо эрх өгсөн юм байна. Тэр нь болохоор зөвхөн 20-т хот гэдэг нэртэй баримтат киноны эрх өгч ирсэн юм байна. За энэ болохоор уран сайхны кино гэдгээр бас онцлогтой тийм. Найруулагч маань Хятадын засгийн газартай 2 кино төсөлтөд уулзсан. За тэгээд энэ киног нь сонгоод бүрэн эрхийг өгнө 6 сарын хугацаанд. Тэгсэн чинь тэр хугацаанд Бацааныг юу хаан болгож байгаа шүү дээ. Яг тэр зураг авалтыг хийж хахад Бээжинд 2 дугаар Элизабет хатан хаан айлчлал хийжсэн баг. Энэ хатан хаанд хүртэл ийшээ орох эрхийг өгөөгүй яваад та. Тэгвэл манай хэд энэ маш өндөр юу авсан байгаа байхгүй. Энэ нэг маш хүчтэй фокуслж штэ төвлөрж байна. Яг үнэн. Тийм учраас нэг өөрийнхөө тэр юу гэдэг ямар нэгэн байдлаар одоо үдэ дундуур нэг зогсож хийхгүйгээр тэрийг хүндэтгэж харж чинь гэсэн үг байхгүй. No excuse хийхгүй штэ тийм. За хаста хатан хайрцсан ш уучлаарай нэг 2 хоног моног тийм байхгүй байхгүй юу? Байхгүй. Зарчим бол зарчмаар явж. Манайхан бол дайл хэдий оруулаад дундуур нь хатан хааны дундуур хаяхгүй юм уу яваал боо юм ч юм тийм. Ерхийлэгчдэг цаг яваал. Тэгээ 6 сар зураг авах эрх гэдэг чинь бол маш том юм байна. Одоо кино бүтээчдийн 6 сар гэдэг чинь их үү? Их үлгүй байх. За би кино ярихад 3-5 сарын дотор хийсэн гэж яриад тахаар л би баримж авч. Гэтэл Джеки Чанда 6 цаг өгч байгаа шүү дээ нар чинь. Тэгээ бүр энэ кинод ингэж ач холбогдол өгсөн. За мэдээж харуул хамгаалалт бол маш өндөр түвшинд байсан. Гол дүрийн Питер Отгул шүү дээ. Тэр нэг удаа юугаа мартчих. Нэвтрэх үнэмлэхээ. Пасаа. Тийм. Тэгээ тэр өдрийн зураг авалт будаа. Энд наа чи манай ингээ гол дүрийн жүжигчин байгаа маа гэсэн. Хамаагүй. Үнэмлэх хаана. Энд чинь зарчим амар. Манайх бол тий Питер биш доороор гэдээ оруулж штэ тий. Тэгэхэд юм байхгүй болов. Бараг селфидэд оруулсан. За өөр бас нэг түүхэн газар зураг авсан нь за коронашн дахиад эзэн хаан болж байгаа шүү дээ. Тэр хэсгийн зураг авсан газар. За Чанчуунд байрладаг эзэн хааны ордон. Энэ яадаг газар гэхээр одоо болохоор 5А зэрэгэлтэй ийм бүр маш өндөр хамгаалалттай ийм бүс юм байна. Аялал жуулчлалын. За энэ байшинг Японы империалист айрам яг энэ Пуи зориулж барьсан ийм бодит байшин байхгүй. Одоо музейгээр ашигладаг юм байна. Энд бас зураг авах хэрэг нөхсөн баг. Тэгэхээр энэ бол түүхэн газруудаа энэ Пуитэй холбогдолтой түүхэн газруудад бүгдэнд нь ирэх өгсөн болж таарах. Бид зургийг харсан. Нөө нэг юу штэ. Би салмаар ана гэдээ орилдог. Тийм байшин байхгүй. Тянжинд байгаас. Тянжинд байгаа. Тий. За киноны турш нийт 19 мянган олонний хэсгийн жүжигчнийг ашигласан. Тийм бахай амар маста тий. За тусгай эффект сайн хөгжөөгөө байхад ийм олон ашиглах бол ер нь байдаг. Одоо бол нэг ч хүнгүй байсан гэсэн хэдэн сая ярина хийж чадна. Game of Thrones ярим шиг үү? За 19 мянган хүн гэдэг Хятадын хувьд болохоор амар байсан баг. Амархан байсан баг. За тэгээд тэдгээр нь хэвчлэн цэргүүд байсан юм. Тийм. За 67 оны соёлын хувьсгалын хэсэгт улаан хамгаалагчд гээд хүүхдүүд явж байгаа. Годомжинд. 1000 гаруй хүүхдийг сурагчдыг авчирч тоглуулсан юм байна. За энэ дээр асуудал гарсан. Яасан гэсэн чинь энэ сурагчид яг тэр тухайн үеийн улаан армийн хүүхдүүд шиг хангалттай тийм
хэрцгий ууртай царай гаргаж чадахгүй байна гэдэг. Эднэр түүхээ мэдэхгүй байна гэдэг ийм асуудлыг найруулагч тавьсан. Тэр үеийн хүүхдүүд чи яаж ялаа тий? Багш нарыгаа барьж аваад зодоол хороогоол юу болж илаа. Тэгэхээр тэр чин царай нь эднэр шиг юм аз жаргалтай хэрцгий байхгүй байгаад байна тий. Тий. Нөө үзий ядалт байхгүй. Үзий ядалт байхгүй. Зүгээр ингээд одоо плейн гэдэг шиг тий. Зүгээр ингээд царайлал. Зүгээр царайлал байсан. Энгийн царайлал байсан гэж шүү дээ. Үзий ядалт царайлахгүй. Тэгээ тэр бүжиглж байгаа хүүхд мөхтийг харахад бол ер нь жоохон дутагдaltaй гэж үдсэн баг. Аа, сони тий. Гэхдээ надад бол чи тэгтээ айхтар хийж харагдаад би чи нөө тэр үеийнх нь бас мэдэхгүй болохоор бас л иймэрхүүл байсан байх. За тийм ээ тий яг одоо ингээд харагдчих. Арай л бас нэрээ юу вэ шүү? Аз жаргалтай. Арай л нөгөө симлэр байна. За хоёлаа эхний хамтран ажиллагчтай танилцуулаад цаашаа үргэлжлэе. За дугаарыг маань хотын зүүн чиглэлд баригдаж байгаа шинэхэн онцлог төсөл Novanes Town House утгын ивент итгэж байгаа. За энэ гачууртад нэг маш гоё House Town баригдаж байгаа юм. Ер нь бол одоо хотод нэг орон сууцтай. Тэмүүгтэй хотоос гадаа нэг лагертай байдаг юм дээ юу шүү дээ тий. Тэнийг юм яваад байгаа. Тэгвэл энэ байх хэрэггүй болчихж байгаа. Ерөөсөө энэ ч байр аваад орон сууц лагер хоёрыг нэг дор шийдчихэж байгаа юм байна. Дөрвөн үйлрлийн одоо House утгах нь тахгүй юу? Яагаад тэгэхээр хотоос түгжил айгу бага байдаг юм байна гачуурт руу. Ингэж байна. Хотын төв рүү 40-50 минут. За би ч одоо Яарамгаас бол цаг 30-аас 2 цаг явдаг болохоор надад энэ бол аз жаргалтай л санагдчих. За Дүнжин гарын уулзар руу 15 минут явах юм байна. Офицерын ордон руу 20 минут л явдаг юм байна. Тэгэхээр энэ ч юу вэ те? Одооны төвжөлтэй үед бол маш та боломж юм байгаа байхгүй. За гачуурт нь хамгийн төвжөлгүй бүс бөгөөд Novanes Town хотхны байрлах хар усан тохойн агаарын чанар сайн за хөрсний бохирдлгүй нэгтэршил буюу хэд төвлөрөл байхгүй. За цэнгэг ус цэвэр агаарт сайхан амьдрах ийм боломжийг олгож байгаа. За хотхны 1-р ээлж нь 24 оны 5 сард баригдаж эхэлсэн бөгөөд 1 жил хүрэхгүй хугацаанд бүрэн ашиглалтанд орж за шинэхэн орчин суугчтай хүлээн авч эхэлсэн байгаа юм. Энд чинь юу байхгүй юмрах. Ийм хурдан барьж байгаа гэдэг чинь зохион байгуулалт боглоод төлөвлөгөө маш сайн мэл гэсэн үг. Тийм ээ. Тийм. Тэгж төлөвлөгөө маш сайн байхаар алдаа гарахгүй. Ер нь яг стандартын дагуу баригдана гэсэн үг. Энэ тэгээ гол нэг давуу тал байна. Ингээ манайхан ингээ нэг юм барьчихаар урд нь нэг мөгдөө гарна дахиад өндрийг бариад хамгийн хаадаг байна. Энд чинь тэглэх боломжгүй болгоо хийцэн юм. Тэгэхээр чин үргэлж нөгөө хараа манайхан нэг харууц гэж яриад байдаг. Тэр харууц нэг сайн юм байна. Тийм. За тэгээд энэ харууц зайтай байшин маань яг одоо нүүж ороход бэлэн 206 м квадрат single house болоод 131 м квадрат town house бэлэн одоо эзтэй хүлээгээд байж байгаа. Тэгээд одоо зүгээр туслан орон сууц хоёрын цугтаа гэсэн үг юм ба шүү дээ. Яг үнэн тийм. Ер нь бол цэвэр агаарт л амьдрна гэсэн үг. Тийм ээ. Энэ нөгөө нэг гацууртын нөгөө онголчлтгийн нааталт байдаг нэг солонгос нэг юм юунууд байдгийг хүлэмж үдийн тэрийг наан юм ба шүү дээ. Өшөө нааш юм байна. Өшөө наан тийм. Тийм монголчлтнаас яг наан байхгүй. Playtime даач ярих юм гэдэг. Playtime ч одоо өөр газар болдог болсон лээ. Тийш болсон тий. Бүр хол болсон юм байна. За газар нутаг газар заагаад өгсөн гэсэн тий. За тус отох нь эрчим хүчний хэмнэлттэй дулааны алдагдал багтаа эко хотхон учир за төрийн банкны хөнгөлөлтийн ногоон зээлд хамрагдах худалдаа авах боломжтой юм. Өө ногоон зээлч гэсэн гоё юм л шүү дээ. Болцлыг хангачаар айгүй хөнгөлөлттэй байхгүй. Тийм байлээ. Сарын 1.2% хүүтэй. За 500 сая хүртэлх зээл гэж байна. За тэгээ 20 жилийн хугацаатай гэхээр ер нь ипотекийн дараал орох ийм зээл байгаа юм. Юу ипотекээс илүү сарын 1 гэсэн үү? Сарын 1.2. Ипотекийн дараа юм байна. Тийм ипотекийн дараа орчих. За гэхдээ л 20 жилийн хугацаанд гэдэг чинь маш багтал нь гэсэн үг л тийм. Өнөөдөр ажил төрөлтөө орлоготой хүн бол асуудалгүй юм байна. Айх аюулгүй юм байна. Тийм. За хотхны 20 дугаар ээлжийн барилга баригдаж эхэлж байгаа бөгөөд урдчлан захиалга өгч буй захиалагчтай хамгийн их хямд үнд уян хатан төлбөр нөхцөлийг санал болгож байгаа. За урдчилгаа төлбөртөө автомашин болон орон сууц оролцуулаад тооцоо үлдэгдлээ төлбөрөө хувааж хийх боломжтой. За компани хүүгүй хувь лизинг хийх боломжтой байна. За мэдээж ногоон зээлийг дурдсан одоо гой нөхцлүүдээр худалдаж явах ийм боломжтой байна. За Баян зүрх хайрханд явварт хатан туулын хөвгөнд цэвэр агаар цэнгэг усны удраг болсон гачууртын хар усан тохой хэмээх газарт одоо сүндэрлэж байгаа. За хотын төвөөсөө 16 км зайд 100% засмал замаар холбогдсон. Энд чинь бас 4-5 3-4 гарцаар одоо орж болж байгаа шүү хот руу тийм байна. За борлуулалтын албаны утсан 7272 тэг 6 тэгтэг. За Facebook хаяг нь Novanes Town гэдэг пэйж байж байгаа. Ишээ ороод булаад энэ дугаар руу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. За баярлалаа. За баярлалаа. Хоёрхан л үлдсэн юм байна. Тийм үү. Тийм үү. Хоёр үлдлээ хичээлсэн. За. За жүжигчид дээр бас буддын лам нарыг авчир тоглуулсан байна. За тэгсэн чинь асуудал гарсан.
нөгөө хэд чинь хувцлаад ингээд янз бүр болох хэвээр эмэгтэй хүмүүс болохгүй. Тэгээд за эрэгтэй хүмүүс хөлсөлж яж бас ингээд юун дээр. Одоо тэгэхээр төвдөөс ирсэн бол харах гэдэг. Одоо тэгжил харах гэдэг. Яг тэр угаасаа энэ чинь нэг шарын лам нар байгаа шүү дээ. Улааны биш. Тэр юу муутай малгайлсан би харахаар нөгөө нэг юм шар юм сацгтай юм өндөр малгай өмсөн шүү лам малгай дээр. Тэг би хараад энэ ч яг юунууд байна даа гэж бодсон л доо. Тий. Одоо нэг Японууд дахин хаан ширээ залхахад ингээд тойроо зогсгож байгаа шүү дээ. За энэ кинонд ашиглахаар 1 тонн хиймэл ус авчирсан. Тэгээд хятадын 50 гаруй хүнийг одоо хиймэл ус одоо хүнд ингэж яаж өмсгөлөх вэ, зөв өмсгөлөх үү гэдэгт 10 гаруй хоногийн турш зааж сургаад сургалт хийсэн юм тий. За энэ хүмүүс нь шүү дээ те 2000 хүний усыг ердөө 2 цагийн дотор өмсгөж сурсан баг. За тэдгээр нь бол 2000 цэрэг байсан. Дээдлээ ингээ хусцсан байдаг шүү дээ. Тэгээд ард талд нь ус очиж 5 гэзэгтэй. 5 гэзэг гэдэг. Тийм шүү дээ те. Манжийн 5 гэзэг. Яг энэ пүүийг одоо ордноос нь одоо 11 оны хувьсгалуулж байгаа шүү дээ. Энээс хойш бараг л дахиад нэг 15 жил орчим энэ 5 гэзгнээс нь салах гэж үзсэн шүү дээ. Энэ ч мөр нэг юуны бэлэгдэл гэдээ явуулсан байхгүй. Эзэн хааны. Энэ ч одоо монарх гэж яриа шүү дээ, тэ. Хаан засаглалын бэлэгдэл гээд. Энэ ч одоо парламентын ус болсон байгаа шүү дээ. Бүгд найрд ус болсон. Тэгээ тэрийгээсээ халах гад бас их үдсэн ба. Тэгээ нилээл уцсан. Манай Монголч зөндөө 5 гэзэгтэй хүмүүс байсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Скватер кино мөн өндөр гарч байгаа шүү дээ. Тийм. Баяр гүн биш хин нэг цагааны цэгмд бачин 5 гэзэгтэй сууж байгаа шүү дээ. Тийм. За 2000 цэрэг тоглуулсан гэж ярьсан. За тэдний үсийг хусуулахын тулд усч өгөхгүй байсан юм байна. Тэгэхээр хоёр орны найрамдалт харилцаанд цэвд суулгах гээ юу гэж загнаад $3.5 өгөөд тэгээд үсийг хусч ирсэн. Ийм төвхтэй байдаг юм байна. За зургийн дарга нь Виторио Стораро гэж хүн байгаа. За ингээд найруулагч Бернардотой хамтраад манай кинон дээр өнгөний тоглолтыг нэлээд хийж өгсөн юм байна. Мэдэгддэг. Тий. Пүүигийн амьдралын мөчлөгүүдийг өөр өнгөөр тодорхойлон харуулсан. За хааны хүүхэд үеийн эхний хэсэгт улаан өнгийн хаалгаар эхэлж байгаа. Энэ болохоор цусыг бэлэгдээд за энэ хаан шинээр төрлөө гэдгийг илэрхийлж байгаа юм байна. За харин улбар шар өнгөөр гэр бүл болон түүний гэр болсон хориотой хотыг илэрхийлж байгаа. За шар өнгө бол мэдээж эзэн хаан нарны өнгө гэж байгаа тийм. За харин ногоон өнгөөр мэдлэгийг илэрхийлсэн. Ногоон өнгө нь Reginald Англи Британи багш хурж ирэхдээ ногоон малгай бөгөөд ногоон дугуй авчирч өгдөг. Ингээд дугуун дээр гараад мэдлэгт ингээд шамуулж байгаарэ гэсэн ийм санаагаар илэрхийлж байгаа юм. За хориотой хотод 3 өнгийг л түлхүү харуулдгаараа энэ хотод бодит байдал гэж юм бараг байхгүй. Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан юм хомигтмал ертөнцөө гэдгийг хомигтмал өнгө гэдгийг харуулж байгаа юм. За 4 төрлийн хөшиг нэгддэг. Эхлээд шар хөшиг нэгдэнэ. Хүүг жоохон байхад. За шар хөшиг хүү шар хөшиг рүү явдаг штэ. За ингээд түүний эрх мэдэл хэрхэн эхэлж байгааг энэ шар хөшгөөрөө эхний хөшгөөрөө харуулж байгаа юм байна. За дараагийн хөшг нь болохоор тайгнуудтайгаа нэг юу даваад цагаан давааддаг тий. Тэгээ тоглоод байдаг шүү дээ. Нүүрүүдийг ингээд тэмтрээд ингээд бариад идэг шүү дээ. Санаж байна. За энүүгээрээ болохоор түүний одоо юу эрх мэдэл богод одоо албатанд буурж байгаа гэдгийг харуулж байгаа. Эхний шар хөшиг нэгтгэхэд талбай 4 хүн хэдэн мянгаараа түүний өмнө сүгдвэл 1000 том наслаа хэлээл байж идэг шүү дээ. Тэгвэл 2 дугаар хөшиг дээр болохоор хитгэн тайгнуудтайгаа тоглолцдог. За 3 дахь хөшиг нь болохоор хоёр их нэртэйгээ орон дотроо байж идэг шүү дээ. Ингээд 3 дахь хөшгөөрөө түүний хажууд 2 хүн байна гэдгийг нээж үзүүлж байгаа. Хоёр ихнэр нь өөр хүн байхгүй. За 4 дахь нь болохоор бүр сүлд улаан хамгаалагчтай байж хат төлхүүлээд ундаг шүү дээ. Тэгэхэд нэг гар ингээл туг барьж гарч ирэл намруулаад идэггүй. Тэрүүгээрээ энэ хүн зүгээр жирийн иргэн болчлоо. Одоо ингээ ганцаархнаа байна гэдгийг ингэж харуулж байгаа юм. Ингээд түүний 4 үеийн одоо амьдралын мөчлөгийг ингэж хөшиг нээж бидэнд үзүүлсэн бас гоё шийдлэр харуулж өгсөн. За найруулагч бас гэрлийн тоглолтоор энэ хүний дотоод сэтгэл нөхцөл байдлыг харуулсан. Сайн анзаарах юм бол Пүи 18 нас хүртлээр Пүи дээр нар тусдаггүй байхгүй. Тийм. Дандаа харахгүй газар байждаг. Тийм тэр нэг ордны юун дээр тий. За тэнгууд саарл тий. Reginald ирснээр түүн дээр нарны гэрэл тусч эхэлдэг юм байна. Одоо ингээд жоохон эрхчлөө мэдрээд ер нь ингээд эрдэм мэдлэгтэй болоод эхэлж байна гэсэн санаа. Тийм шүү дээ. Тэр чинь бүр ордны дээвэр мэвдэр ордог шүү дээ. За ингээд
Харин Манжуко улсын үед одоо Японы иргэшээлт байх тэр үед нь болохоор дандаа бүрхэг бороотой ийм үеийг дүрсэлж харуулсан юм. Та энэ үеийн түүхийг нэг яриач. Манжуко гэж юу нэг Манжуко юу? Яг юу болж вэ? За яг энэ бол одоо би бас цаг баг учраас чи баг бүтэн кино болно шүү дээ. Угаасаа нэвтрүүлэг болохоор байхгүй юу? Гэхдээ зүгээр яг юу байсан бэ гэхээр мэдээч хэрэг энэ Манжурын одоо энэ хэсэгт одоо Манжукогийн нутаг одоо Манжур шүү дээ. Энэ газар нутгаар Япончууд өөрийнхөө түвшин газараа байгуулах хүсэлтэй байсан. За мэдээч хэрэг цаг үеийн нөхцөл байдал нэлээд ширүүлсэн. Одоо эн чинь Манжуко чинь яг цагаад болох юм бол манай халах голын дайнтай хүртэл холбоотой шүү дээ. Тэгээд Манжуко гэдэг улс тоглоомын усыг байгуулад мэдээж хэрэг одоо сүүлчийн эзэн хаанаар нь томилоод хятадын дотоод одоо юу гэдэг тэмцэл иргэний дайнтай үед нь тэр хойд хэсгийн Манжур хэсгийг салгаавцсан байхгүй юу Манжуко гэдэг. Одоо энэ Монгол улс чинь Манжукотой хэлж ялээ шүү дээ. Тэгтэл энэ чинь цагаад болох юм бол одоогийн өвөр Монголын тал нь Манжуко дотор явж байгаа шүү дээ. Тэнд нь бараг хүртэл орцсон явж байгаа байхгүй юу. Дагуур бараг гэднэс гэдэг. За мэдээж Японы одоо юу гэдэг цэргийн эрхтнүүдийн одоо яг шууд удирдлага дор. Энд чинь яг цагаад бол төвөөсөө ч зөвшөөрөл аваагүй. Яг цагаад энэ чинь их өвөрмөц одоо юу гэмдэ Японы яг тухайн шийдвэр гаргалууд их өөр байдаг. Одоо жишээлбэл квантуны айрам гэж байсан шүү дээ. Сая хүнтэй квантуны айрам гэж ярьдаг. Тэр сая хүнтэй квантуны айрмын одоо удирдлага ер нь бол хоёр том амбицтай үзсэн. Нэгдүгээрт нь квантуны айрам хятадтай дай хийгээд хуурай зам гэсэн үг байхгүй. Хуурай замын цэргүүд гэсэн үг ихэнхтэй. Тэгээд Манжурт ингээ Манжуког байгуулад ингээ амбиц. Одоо тэгвэл Японы эзэн хааны ордонд Японы батлан амлахын салбарт хоёр том клан фракц өрсөлдсөн гэсэн үг. Хуурай замын цэрэг. Усан флот хоёр нэг. Тэгээд хамгийн оргил үе дээрээ эдгээр 39 онд халахын голд ялагдсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө шившгтэй ялагдсан гэдэг энэ үндслэлээс болоод Оростой одоо үгүй Орос Монгол гэсэн үг шүү дээ. Тэгээд харилцан үйл тогтолцох 7 жилийн гэрээ байгуулад тэгээд за энэ хуурай замыг хятадтайгаа байлдаг дээр нь үлдээгээд бүх хөрөнгө оруулалт шийдвэрийг усан флот руу өгч гэлсэн байхгүй. Тэгээд нөө Японы армийн усан цэргийнх нь илүү хүчтэй болж гисэн. Тэгээд энэний чи үр дүнд 3 жилийн дараа Pearl Harbor дээр очиж байгаа шүү дээ нөхдөөд. Яг бол эн чин одоо гарын хуурай замынхан усан цэргийнхэн хоёр хооронд өрсөлдөжсэн гэсэн үг байхгүй. Тэгээд 32 онд Манжуко гэсэн улсыг байгуулад явахдаа тэд нар чинь бүр ямар ч одоо нэгсэндээ хулганы хамрагч цус гаргахгүйгээр Манжурыг тус тоглоомоос тулгаад өөрсдөө тэнд эзэн суудчих واخхой. Тэр эдэр шиг одоо давуу талтай болоо баавартай байжгаад 39 онд халахын голд хусуулж хаяад өсгөө усуулаад тэгэнгүүтээ тэр одоо эрх мэдлэнийхэн төв нь гадаад далаар гошилдсан байхгүй. Одоо Японы ерхий сайд болон том шийдвэр гаргагч нарын одоо үеийн давуу одоо илүү таашаадаг хэсэг нь хуурай замынхан биш болоод далаа болж гэлсэн гэсэн. Яг тэгвэл Манжурт нэгдүгürt нүүрснээс өөр юм байхгүй. Тэгтэл яг үнэндээ Японы хамгийн том эзэнт гүрний тэлхэд ганц чухал юм юу байсан бэхээр газрын тос байсан. Газрын тос өгөхгүй, төмөр өгөхгүй. Манжурт бол төмөр нүүрс байсан. За тэгэнгүүт нөгөө нэг усан онгоцоо хийн ингээд юм ажил дээр хөгжүүлж байгаа. Тэндээс одоо нүүрс аваад. Тэгэнгүүт газрын тос байхгүй болохоор Японы империализм одоо империалистуудыг гэдэг барууны одоо Америк тэргүүт улс орнууд блок гэсэн баг. Худалдааны хориг тавьсан. Тэгээ ер нь бол тэрнээс болж тэр нэг газрын тосны төлөө тэр чинь одоо дайж байгаа шүү дээ. За тэгэхээр Манжуко бол яг цагаад болох юм бол энийг бол одоо манай үзэгчнэр бол сайн ойлгох хэрэгтэй. Энийг бол бити ус гэж нэг юм өөрсдийнхөө монголчуудыг доош нэг гэж бити бодороо Монгол улсыг яг тухайн үед одоо 32-оос 45 оны хооронд гадаадын дэлхийн зөвлөлт холбоот улсаас ч бараг зөвлөлт холбоот улс ч гэсэндээ тодорхой хэмжээгээр одоо тийм танаа одоо тийм бидний нөлөөний бүс гэхдээ танаа нэг салшгүй нэг хэсгийг ерөнхийдөө нотолж ирсэн байхгүй үе хятадын талд. Тэгжээснэ тэгэхэд харин Манжуко бол дэлхийн 10 гаруй улстай дипломат харилцаатай элчин солилцдог гэсэн улс. Тийм ээ. Тийм. Яа гэхдээ яг энэ бас нэг талаараа нэг Axis гэж хэлдэг шүү дээ. Одоо Гитлерийн Германы холбоотон улсууд ихэнхдээ энийг ингэж нэг элчин солилцож ингэ дэмжиж ирсэн гэсэн санаа байгаа юм. За яг ингээд харьцуулаад үзэх юм бол яг цагаад бол үсний тиймэрхүү бас статусын хувьд бол энэ чинь 10-аад улс хүлэмжшэрц гэдэг чинь Монголоос хамаагүй урд явж исэн бол таарах гэдэг шүү дээ. Гэхдээ тоглоомын гэдэг нь бол тодорхой байсан. Тийм. За дээр нэмээд одоо 45 он чөлөөлөх дайнаар одоо Манжуко гэдэг зүйлийг байхгүй болгоод уусаа Японы одоо хэрэгсэл гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд тэрийг арчиж хаянгуудаа
одоо Хятадтай нэгтгэсэн. Энийг бол ерөнхийдөө Яалтын болон одоо Потсдамын ингээд хит хитэн одоо том уулзсууд байгаа шүү дээ. Одоо Англи, Америк зөвлөлт холбоод улсын удирдагч нар оролцсон. Энэ уулзалтуудаас ерөнхийдөө ирээдүйн дэлхийд дайнд евроны ялах нь тодорхой боллоо. Тэгэхээр дэлхийг яаж газрын зургийг шинээр зурх уу гэдэг асуудал дээр л яригдсан зүйл байхгүй. За тэгэхээр Манжико гэдэг улс бол яг зүгээр л Японы зөвхөн төвчс газар одоо бэлтгэлийн бааз иймэрхүү л гэж ойлгож болно гэсэн. За тэгээд ёс төдий тэр хүний тавьсан. Тэгээд чи бол юу ч биштэй гэж л ойлголаа. Өнөөх нь болохоор тийм би эзэн хаан гэдэг бас нэг чинь яг эзэн хаан гэдэг зүйлийн мэдрэмжийг аваагүй хүн. Тэгээд одоо 32 онд Манжико гэдэг улс байгуулангуудаа 34 оноос Манжикогийн эзэнт гүрэн гэж нэртэй болсон юм байна. Тэгэхээр ингээд нэг 13 жил орчим бас нэг хаан байж үтсэн байл тарах гэдэг юм л да. Тийм. Хит гинэн те. Өө яах тэл эрх мэдлийн төлөө бол ер нь бол цогцсон тийм л хүн байсан гэж харагдаад байна. За бас хэцүү. Одоо чи зүгээр одоо ингээд дурын хүнээс чи Манжичин гүрний сүүлчийн эзэн хаан байжгаад чамд одоо боломж гарвал чи бас нэг удам ухсаа гэл янз янзын юм ногшоод тийм сонголт хийх хүн бол нэг цөөнгүй. Тийм. Чинь бол кинон дээр бүр анхааралаад байгаа шүү дээ. Наад бол ч чамар тоглоод байна гэх. Тэ. Үгүй ээ гэж. Би зүрүүлээ тоглоно. Тийм би энэ давж тоглоно гэж хэлж байгаа шүү дээ. Гэтэ тэгээд харуулууд нь юуг зэвсэггүй хийж идэг шүү дээ. Тэгэхэд би өөрийгөө хин биш юм байна гэдгийг ойлгоод ордог тий. Одоо тэгээд өөрөө тэр хэрэгсэл болж байгаа. Гэтэ энэ чинь хүний сонголт байхгүй. Би хэлээд шүү дээ. Би зүгээр шууд хэлье. Одоо ингээд чамд яг тийм нөхцөл байдал. Манай сонсогч нар өөрсдөө ч бодоод үзээрэй. Чи өөрөөгөө тийм байж байгаа чамд тийм боломж гарвал чи яг яах вэ гэдэг чинь амар сонир асуулт байхгүй. Хүн ингээд нэг өдрийн хаан байна гэдээ дуулаад байгаа. Энэ чи 13 жилийн хаан байлаа шүү дээ бас. Яг зөвөр энийг хүндэ гэж хэлээ. Тэгэхээр энэ чинь бас харьцангуй хүний шунд гэдэг чинь нэг тийм амар ёс зүв энэ тэнэг мэнэгээр шийдэхгүй. Тэр чинь тухайн үед өөрийнхөө зөвөөр л явж байгаа шүү дээ. Тийм ээ. За хоёлаа хамтран ажиллагчтай танилцуулаад цаашаа үргэлжлэе. За хялбар хөрөнгөлөл үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк өнөөдрийн нэвтрүүлгийг маань ивент итгэж байна. За Худалдаа хөгжлийн банкных маань хариултаа хадгалын үйлчлэгээр болсон 25 мянган төгрөгийг үржүүлээд 50 мянга болгож таныг урамшуулах гэж байна. За хялбар хоригдлын хариултаа хадгалыг гэдэг нь яадаг үйлчлэг вэ гэвэл та ингээ карт зурулах болгондоо л ерөөсөө өөрийнхөө хадгаламжийн данс руу мөнгө хийгээд байгаа юм бэл. Одоо бид нэг жоохон бахта юм худалдаж аваад 10 мянгаыг өгөөд 2500 ингээд юу болчдөг байсан шүү дээ. Хариултаа ингээд шомтцдаг байсан шүү дээ. Тэрийг л одоо ерөөсөө хадгаламжийн данс руу хийгээд байгаа юм бэл. Одоо тэгээд тэр чинь хадгаламж болохоор бүр хүүтэй бүр амар бүр гоё болж байгаа байхгүй. За би харин жоохон хүүхдүүдийг л одоо жоохон өрөвдөд байгаа. Сажны юм болчиход байна. Сажны юм болчиход байдаг. Сажих гэдэг нөгөөт нь аавынх нь хадгаламжийн данс руу ороод байгаа хэрэг. Бидний үед их сайхан байсан шүү хүүхдүүд. Тэд нар очрыг нь олноо. Тэр залуу хүмүүс таархын сайн ажиллаж байгаа. Гэхдээ хүүхдүүд маань одоо энэ дээр битгий одоо гунаараа яг тэгэхээр тэр хадгаламж руу орсон мөнгө чинь ирээдүйд чиний сургалтын төлбөр ч юм уу. Одоо гадаад явах сурч явах ч юм уу. Тийзний мөнгө ч юм уу. Ямар нэг юм зөвхөн чамд л очиж наалдах юм шүү гэдгийг сайн хараарай гэж хэлээ. За ийм гоё үйлчлэгээ нэвтрүүлсэн. Худалдаа хөгжлийн банкныхантаа баярлалаа. За бид хоёрын доор QR код гарч байгаа. Энэ QR кодыг уншуулахаар худалдаа хөгжлийн аппликейшнийг татчих авах юм. За тийш ороод дэлгэрэнгүй мэдээллүүдээ авчиж болно. Ер нь бол бүртгүүлэх та энэ үйлчлэгэнд бүртгүүлээд энийг ашиглах бол их амар юм билээ. За энэ урамшуул 25 мянгаыг 50 мянга болгож байгаа урамшуул маань 5 сарын 13 хүртэл сунгаад одоо үргэлжилж байгаа юм байна. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 1819 77 гэдэг дугаар хавцнаас авч болно. За мөн TDBCG-man гэдэг вебсайт байгаа. Дэшээ ороод авчиж болно. Ер нь бол юу байх юм бэлээ. Яг л худалдаа хөгжлийн салбар руу ороод харчмаар юм бэлээ. Гой гой үйлчлэгээнүүд зөндөө байгаа. Ялангуяа энэ хэлбэр хоригдлол бол өстой бүр маш хэрэгтэй шүү. Хүн юунд хоригдлолтой байх шиг сайхан байхгүй юм ба шүү дээ. Манайд л жоохон энэ хоригдлол гэдэг юм одоо юм соёл байхгүй арай жоохон дутмаг байгаа дах шүү. Бид хэцүүлдэ яг хүмүүсийн бас бухимддаг нь аргагүй л дээ. Юугаар хоригдлуулах юм бэ л гэдэг юм шүү дээ. Бас тийм ээ. Гэхдээ л энэ чинь 100 мянгаар юм аваад 95 мянгаар юм аваад 100 мянгаыг уншуулад 5 мянга чинь хадгаламж руу чинь орчихно гэдэг бол бас нэг дарамт мэдрэхгүй шүү дээ. Гэхдээ энэ чинь баг багаар явсаар бод жилийн дараа ихэд маш их мөнгө болчихж байгаа байхгүй. Одоо зандаг ботхор уур үрээд байгаа. Хажуугаар машин байжээд байна. Хариултаа хадгалыг нийлгээд машины мөнгөтэй болсон юм байна шүү дээ. За өнөөдрийн кино түүхийг маань үрждэг сар хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. Помишг. Буржуа занда. Феодал занда.
За энэ киногоор Айсенгёра Пуи гэх хүний дотоод сэтгэлийг эрх мэдэл хүч чадлын төлөө юугаач үл хайрлан зүтгэж байгааг. За тэр дундаа эрх чөлөөгөөч зөөлж байгааг харуулж байгаа. За ер нь бол ингэж харагдаа. Угаасаа төрснөөс хойш эрх чөлөө гэж ер нь бол мэдрээгүй үнэлтэй юм чинь. Тэгэхээр энэ дээр бол нэг асуудал байгаа. За эрх мэдэл хүч чадлаа алдаад хэрхэн зовж шаналн буйг бас харуулдаг юм дээр. Чиний эрх мэдэл багасаад байгааг мэдрэх тоолондоо маш ихтэй царайны хувирал гаргадаг жүжигч. Бүр ингэж юучгүй болж байгаа юм шиг мэдрэмжүүдийг авдаг. За энэ хүн ер нь хараад хахад төрсэн цагаас л хин нэгний хяналтанд амьдарч нэг шоронгоос нөгөө шорон руу одоо ингэж амьдарч исэн баг. За эхлээд тайгнуудад. За дараа нь Reginald Johnson багш. За тэгээд Япончуудын цэргийн командлагч. За тэндээсээ Оросууд. За тэгээд Хятадууд гэдэг ер нь дандаа л шоронд байсан. Хүний эрх мэдэлд байсан. За энэ болгонд түүхийн мөчлөг болгонд нь ямар нэгэн хүн түүнийг одоо ингэж асардаг гэх юм уу юу гэх юм одоо. Одоо манай Dota-ч тэлэр carry хийдэг. За carry ч юм уу те хөдөлж явна гэсэн үг байхгүй. За эхлээд тайгнуудын ахлагч байсан бол дараа нөгөө багш болж байгаа. За Япончуудын эрх шилд байж хахад нь Сакамото одоо манай нөгөө хөгжмийн зөвхөлт. Тэр бас амар гарч шүү дээ. Зохиочоо тим дүр гаргаад явж идэг те. Яста яг үнэ. Бүр гайхс. За тэгээд хамгийн сүүлд шоронгийн дарга. Тий. За миний одоо харснаар гэх юм уу? Энэ дундаас хамгийн сайн. За хамгийн сайн ч ер нь бол баг цор ганц сайн хүн. За түүний төлөө гэсэн хүн энэ шоронгийн дарга байсан. За насаараа хүний асаргаанд одоо өссөн. Тэгээ өөрөө юу ч хийж чадахгүй. Энд чинь бүр гутлаач үдчих чаддгүй юм шүү дээ. Тэр шоронд очих та тий. Өөрөөнөөс нь гаргаад өөр явуулахдаа гутлын тайлж үдээсийг бүр уурлаад ингээд сулдаг шүү дээ. Яг үнэ. Тэр чинь энэ шорон ингээд чи өөрөө үдээрэж. Тий. Харсан чинь юу вэ? Зарцтай байж байгаа байхгүй юу? Шоронгийн өрөөнд дотор новшиж. Тэр чинь одоо ингээд шинэ үзэл сурталаар шинэ улсын иргэн болгож хүмүүжүүлэх гэжсэн чинь өнөөх нь тэнд одоо уламжлаараа госч байгаа шүү дээ. Тий яг үнэ. Тэнгүүд шоронгийн дараа яг энэ хүнийг дахин шинээр төрүүлээ. Аврыг гэдэг ийм хандлагаар хандчихсан. Тэгээ юунд ч харагддаг шүү дээ. Гадаанаас салхилал дасгал хийж яхад чи одоо яагаад 3 жил болчоод байна? Яагаад сурахгүй байгаа юм бэ? Хуцаа ингээд зөв товчлаад гутлаа үдээд шүн ингээд бийц гарвал бусдыгаа битгий сэрээ гэдэг. Тэр төв рүү нь биш. Хоёр бөөрлөө нь яалтаа. Ханийн дагуул жишээ гэдэг байхгүй. Тийм. Яг ингээд гол руу дурр гэшээр бүгд нундж байгаа юм чинь сэрэн штэ. Тэгэхээр энэ хүн бол яг энэ Пуигийн төлөө ийм хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ сүулт чи эн чинь сайн хүн гэд Пуи бүр ингээд аврах гээд байгаа шүү дээ. За энэс бусд нь болохоор дандаа өөр өөрсдийнхөө төлөө ашигласан л гэсэн л дээ. Өөрсдийнхөө ашиг сонирхлын үндсэн дээр харилцаж байсан гэсэн үг байхгүй. Жишээд бол хоёр тайган ордны өмчийг амар шамшигдуулж исэн байдаг шүү дээ. Мэднээс тэн дээр эндээс ч бас нэг өнөр үзэгчд маань бас анзаараарай. Кино театрын хувилбар, найруулагчийн хувилбар хоёр юм байна. Найруулагчийн хувилбар бол 4 цагаар болж байна тий. Тийм 4 цаг 30 тийм. Тэн дээрээс нөгөө кино театрын тасалсан хувилбарыг үзчихээр зарим логикод үсэрдэн шүү. Жишээлбэл одоо кино театрын хувилбар дээр одоо тэр халахаас ирсэн эхнэр үстэй хүүхнүүд тэр булган одоо малгайтай эхнэр хүүхнүүд байгаа шүү дээ. Тэд нар гардаг байхгүй. Тийм үү. Тийм. Айгуу найруулагчийн кат дээр бол гарч байгаа шүү дээ, тий. За жишээ нь одоо тэр саяны ярьдаг тэр хэсгүүд ингээ зарим нь гардаг. Одоо тэр хоёр тайган юмыг шамжигдуулж байгаа хэсэг бол гардаг байхад бол тэнд гардаг ч юм ингээд. Наадсах жишээлбэл хоёр эхнэр гинт гараад ирдэг байхгүй. Кино театрын хувилбар дээр. Тийм. Тэгтэл тэр чинь ингээд айгуу гоё ингэж гулсаж орж ирж байгаа шүү дээ, тий. Авчирдаг шүү дээ. Тийм. Тэр мөр нэг доголж орж ирдэг юм огцом орж ирдэг байхгүй. За би зүгээр хаа нэг сонирхолтой түүх гэдэг гэж. Энэ киног хизээ хамгийн их үзсэн бэ? Бүр жоохон багт. За яг санахгүй. Монгол хэл зэрэгсэн үү? Одоо тэгсэн. Орчуулгатай тийм. За би энийг орчуулгагүйгээр буян тухай онгоцны буудлын дээр 89 илүү 90 онд үзсэн. Тийм үү? Тэгээд ийм тэр үе нэг мануэл телевиз гэдэг жижиг юм байсан шүү дээ. Энэ дэлгэцшээ тал шиг юмыг тэр дээр тавьсан. Тэгээд онгоцны хүлээлгийн зааланд бангар болон хөдөө явах ч оюутнуудтай зөвхөцсөн. Өө нэрээ тийм юу байсан шүү. Тэгээ яагаад тэрийг тэгсэн бэ гэхээр манай ээж нэг эвлийн үүрийн дарга тэгээ сургуулийн хүүхдүүд өвлийн амралтаар нутаг уцах гээд цагаан сараар тэгээ нөгөө хүүхдүүдийг чи хэв журам бас нэг хүм архитэ зогтуураад ингээд агсан зогтуу тавиад онгоцондоо сууж мах бүрэн ингээд тэр чинь асуудалгүйгээр тэр онгоцонд явуулахын тулд манай ээж очиж тэнд хонж ажиллаад намайг дагуулж яваа. Тэгээ тэнд хүүхдүүдийг бас оюутнуудыг өмүүлүүлэхгүй тул сонирхлын татгаад кинод үзүүлж яхад нь энэ кино гарсан. Зөв.
За тэгээд энд чинь нөгөө нэг жинхэнэ бас нэг секс жижигхэн нэг тийм юм эротик хэсэг юмсаа гардаг шүү дээ. Дараа тэгээд тэр мөрөндөө тэгэл өстой тарай. Бүх оюутнууд зүгээр нь милигээл үзчихсэн да. Би ч жоохон байсан. Та ч миний билээс багт. За тэгээд юу тушаал номер 27 илүү 26 ч үү тэргээ солонгосын кино тэнд бас гарч ирсэн. Хойд солонгос. Хойд солонгосын. За тэн дээр нь стаалж өгнө. За иймэрхүү л үйл. За. Үгүй яха түүх нэг сонирн болохоор. Тийм ээ. Тэгэхээр би тэрийг орос хэл дээр үлээ англи хэл дээр үзчихсэн. Нөгөө нэг видео приставкаар. Нэрийг тэр чин зурагт чин доороо тий приставктай байсан шүү дээ тий. За кино руу эргээд ороход сүүлийн ордондоо очдог хэсэг ба штэ. Нөгөө цэцэрлэгч болчоод. За тэр хэсгийг хараад та юу гэж бодов? Надад би болохоор өрөвдөд байгаа юм. Та болохоор өөр бодолтой байна. Би нөгөө нэг юмд гайхсан. Тэрний араас хүүрэлцэг гаргаж ирдэг штэ. Тий. Крикет гэхгүй юу? Хүүрэлцэг. Царцаа. Тий голио байхгүй. Гэхдээ монголоор хүүрэлцэг гэдэг. За. Монгол нэр нь хаа тийг санаад. Тэгээд тэр хүүхдэд өгдөг штэ. Тий. Би тэр яаж тийм удаан амьдрсыг гайхаад байгаа байхгүй. Байдгийн болов эсвэл тэндээ нууд мэдгүй. Тэр зүгээр найруулагчийн шийдэл юм. Тэр царцаагаар ерөөсөө пүүгийн амьдралыг харуулж байгаа. Анх хаан бол хааны хэрэг авч байгаа штэ. Тэгээ кейсэн дотор байсаар л харсан гэсэн үг штэ. Тийм. Тэгтээ тэр царцааг анх авдаг хүн тий. Нэг ноёноос очиж авдаг штэ. Тийм. Тэгээд тэр хүн хөтлөө тэр царцаа шиг амьдэрсэн гэж байна. Тийм. Шорон дотор амьдэрсэн байхгүй. Тэгээд тэрүүгээр хамгийн сүүлд нь царцаа гаргаж ирдэг. Энэ хүн үхээд эрхчлөөтэй боллоо гэдгийг найруулагчаар гаргаж өгсөн. Сүнсэн намарлаа юм ба штэ. Яг тийм эрхчлөлөг болж. Тийм учиртай юм байна. Гэхдээ би айгүй нөгөө материалаар харчих. Ингээд одоо тэр хүүрлцэг нь одоо ч амьд байсан багтаа гэж би харсан байхгүй. Амар тийм хөлдөө харсан байна. Юу ийдсэн юм бол тэр гэж хэлсэн байхгүй. Эсвэл одоо нууц фэн гэж байдаг шүү дээ. Бас нэг албатны ирээд тэрийг ингээд асраад идэг байсан юм болооч гэж бодох шиг болсон байна. Тэг тэр бүр голио байдсан шүү дээ. Тийм голио байдаг. Тэг бүр хөгшин голио гарч ирдэг шүү дээ. Хөдөлгөөнүүд ширцэн. Үгүй яагаалаа. За тэр сүүлийн хэсгээр би хүүд яг тэр хөрвөлцгэнэ гаргаж өгч. Пионерт. Тийм. Тэгтээ амар тийм инээж байгаа үстэй. Энэ хүн анх удаа тэгж гинэн цайлгаа инээдэг байхгүй. Яг бүр нэг сэтгэлээсээ тавирж байгаа юм шиг. Яг жирийн иргэн болчоод зүгээр би энэ юунаас эрх мэдлээс татгалцсан гэдгийг харуулж байгаа. Гэ зүгээр л яг жирийн иргэн шиг тэр хүүд ингэж гайхаж. Ард пүү юу болсон бэ? Ард пүү. Иргэн пүү юу болсон. Commoner гэдэг чинь англиар тийм. Энэ чинь төрсэн цагаасаа л эзэн хаан болох гэж явсан. Тэнгүүл нэг сургуулийн хичээлүүд үр дүнгээ өгсөн байгаа байхгүй тэр. За түүхийн хувьд алдаатай хэд хэдэн зүйлс байгаа. За жишээ нь болохоор хориотот байхтай гаргадаг байсан ааш аяг. Манай болохоор тийм жоон зөөлөн дүүн байдаг бол жинхэнэ түүхэн дээрээ жоон тийм хэрцгий хүн байж. Тайгнуудаа их зоддог. Зодох бол тийм муухай ажиллах ингээ үзэгдэл. Тэгээ нэг удаа бүр юм бялон дотор баахан төмрийн хүрц хийчээд нэг тайгнаа идгээд. Яа. Тэгтэн нөгөө нэг асрагч ээж нь битгий миний хөөгсээр байгаад болиулчихсан. Ийм түүхүүд бас байдаг юм байна. За энүүгээр нөгөө нэг тайганд бих болгодог шээ. Тэрийг бас хальт оруулж өгсөн болов. Жоо юм хэцэг байсан гэдэг. Эрх мэдэл угаасаа хүний ямар ч тохиол эвдэн л те. Тэгээ тэр 100 хайж штур сүултээ ингээд уйдаад. Тийм. Тэр чинь яагаад идүүлж байгаа гэсэн чинь зүгээр яахыг харах гэж гэсэн. Тийм зүгээр бүр тэгтлээ үдцэн гэсэн. Яг үнэ тийм. За нөгөө ээжигээ нас ороход 20 тоотоос явсан юм байна. Энд чинь сүүлд нөгөө нэг генерал ирээд хөөдөг шүү дээ. Хин ирж хөөдөг лээ энэ чинь. Юунод иртээ Баяны армийнхан ирж явуулдаг байхгүй. Тийм. Тэр нөгөө одоо нөгөө хоёлоо сун ятсан ярьсан шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг сун ятсан чинь өмнөдийг Баяны гэдэг одоо манай гамин цэргүүд орж ирдэг шүү дээ. Одоо Сүүшижаны аримч нь энэ умрдын Бээжингийнх нь байхгүй хойд хэсгийнх. Тэгээд тэднийхэн за одоо яв гэд хөөж явуулдаг байхгүй. Тэгээд тэр ордыг авч байгаа царайны. Тэгээд чи 22 онд гарсан санаад ах юм. Ордноо орхиж явдаг байхгүй. За юу лээ? 1922 он шиг. 13 жилийн дараа лөө. Тэгвэл мөн л дөө юм л 22. Тийм. Тэр хавцаалга 1902 настайдаа ингээд хаан ширээ ингээд тийм хавцаа. Тийм. За нөгөө нэг жолоочийг буудуулаагүй юм байна. Нөгөө хүүхдийнх нь эцэг. Тэрийг бол кинон дээр бугдчихдаг. За тэр бол буудуулаагүй юм байна. За энэ киногоор дамжуулж зөвхөн Пүүгийн амьдралыг бос хятадын тухайн үеийн түүхийг ч гэсэн өгүүлж байгаа. За хувьсгал гарч байгаа. Юаншикай гарч байгаа. Чинкаши гарч байгаа тийм. За соёлын хувьсгал Мао Цзэдуныг бас магтанд дуулчихж байгаа. Тэр үрч бүр бүжиглж үзүүлж байгаа шүү дээ тийм. За ингээд Японы хийж байсан төрөмг хэллийг харуулдаг.
тэр аимшиг туршилтуудыг за мөн Нанжингийн хядлага энэ минийг бүгдийг ингэж харуулж өгснөөрөө бас зөвхөн энэ хүний амьдралын тухай кино биш. Тухайн үеийн түүхийг харуулсан кино. Тийм. Тэгээд энэ нь бол Пүи энэ түүхийн нэг хэсэг мөн үү биш үү гэдэг бас сонирм. Энэ зүгээр түүх ажиглагч байсан уу ч юм уу тийм. Пүигийн нүдэр байхгүй. Пүиг нүд дундуур нь явуулаад Пүи тэгэхээр тэр түүхэн үйл явдлуудын гинжи ихлэсийнх нь холбогч нь гэсэн бол таарч байгаа л та. За Пүигийн бас нэг хоёр ихнэр байгаа шүү дээ. Эхний хоёр кинон дээр гардаг хоёр ихнэрийн тухай би товчгоо хэлээд өгч. Яа тэгэхээр бас сонирхолтой дөрүүд тахгүй юу. Эхний хоёр ихнэрийнх нь үлддэг ихнэр нь хамгийн анхны ихнэр нь дагуур гаралтай бас Монгол гэсэн үг шүү дээ. Монгол хусааны гэсэн үг дагуур. Одоо энэ Манжурийн хойд хэсэгт дагуур гаралтай эмэгтэй байсан. За хоёр дахь ихнэр нь болохоор дагуур гаралтай эмэгтэй. Тэгээд одоо Ванжун гэдэг нэртэй тэр. Ер нь бол тухайн үеийн Манжийн тоолч нэг Чингис хааны одоо үеийн эзэнт гүрний тоолтой их давцж явдаг. Тэгээд Чингисийн тооллорч гэж явдаг. Тэгээд тэр нь 8 хорооны цагаан тугийн харьяат дагуур хусааны юм байна. За ингэж бүх нэржлүүд нь хүртэл туг хошуу одоо цагаан туг мөг гэд харьяат гэдэг ихээр баннер гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ тугтынхан гэсэн санаагаар тэгэхээр энэ бол Монгол хусааны хатан бол таарч яа харахгүй. За дээр нэмээд түүний эцэг одоо Рюниан болохоор Чин улсын төрд албаддагчсэн. За одоо мэдээж хэрэг зэрэг зүгээр хоёрын хооронд язгуур одоо цол хэрэмгүй хатан авнаж бол бараг байхгүй. За хоёр дахь ихнэр гэдэг байгаа. Тэр хоёр болохоор Венсиу гэдэг. Тэр хатан бол ингээд 46 онд одоо Оросын хоригдлын агарт хүлээг одоо Оросудаас Хятадуудад Хятадын одоо ард нөгөөд тэгээ 46 нас орсон. Хоригдлын агарт. Хоёр дахь ихнэр бол Венсиу гэдэг. Тэр нь болохоор нөгөө нэг I want divorce би салмаар байна гэдэг л явдаг эмэгтэй. Энэ бол яг бүр 100% одоо өвөр Монголын одоо 8 хорооны хүрээт шар тугийн одоо хошууны харьяат ноёны охин байсан. За тэр юу болохоор эхний ихнэр болохоор бас нэг Японы одоо тийм тагнуулч гэх юм уу те туршуулын бас нэлээх тэрнтэй сүлбэлдэж явдаг шүү дээ. Тэр бол мэдээлэл зэдэл цуглуулах гэж бас их дундуур них японочдыг маасалж ирсэн. Тийм учраас японочдыг харилцаж Японд хүртэл очиж сургууль соёл төгсдөг шүү. Тэр чинь нэг яваад ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө Хятадыг дарах одоо Хятадын одоо төрөмгөлийг дарж Манжийг босгох тал дээр нэлээх ингэж хузуушлах гэж оролдож явсан эмэгтэй. Гэхдээ японочдод бол тэрийг зүгээр яг тийм өвтөс чигээр нь түүл болгож хэрэгсэлж ашиглаж байсан бол сэзэж тийм өндөр төвчөнд одоо улс орны хувь зай шийдэх хэмжээний одоо эмэгтэй болгож гар хөлөө болгож байгаагүй тэр яахахгүй. Тэгээ тэр эмэгтэй бол өөрийнхөө хувь зай завхтаа 46 нас урж байгаа нь Японы тагнуул сайн дураар хийсэн гэдэг утгаараа. Пүи болохоор бас ингээд тодорхой хэмжээнд өөрийгөө ингүүлсэн одоо тийм ингээд иргэшэл байсан гэдэг утгаараа бас ингээд удаа яваад байгаа шүү дээ бас. За тэгээ хоёр дахь ихнэр болох Венсиу нь болохоор яа харахгүй одоо Манжийн 8 хорооны хүрээт шар тугийн харьяат Монгол гаралтай эрд тав юм. За тэр бол яг цэвэр одоо Монгол ноёны охин бол дарах нь. Тэгээ ноён болохоор Дуангун гэж нэртэй охин. 1852-оос 1908 он их Жан хатан гэж байсан гэж байна. Тэгээд тэрээр л одоо юу яаж 1931 онд салж байгаа шүү дээ. Тэр салтыг бол одоо Венсиу түүний ихч хоёр зохион байгуулсан. Зочд буудлын руу явж өмгөөлөгч хүртэл хүлээж хагаад салтыг одоо нэгсэнд хуульд зохион байгуулсан. Тэгж хайж яваагүй. Явуулахгүйс учраас. Тэгээд одоо ихчийнхэн тусламжтайгаар нууцаар салтын төлөвөө боловсруулад тэгээ Пүигийн зөвшөөрлөөр ихчтэйг хамт гадуур гарах боломжийг ашиглаж одоо цэцэрлэгээс орж гарсан. Тэрнээс нэг би явлаа гэж шууд машин цугал явдаг. Тэр бол зүгээр романтик хэсэг. Тэгээд тийж ихчтэйгээ уулзах далимдаа өмгөөлөгчийг олж авч жагаад 1931 онд сал өргөдөл гаргаад салсан. Шүүхийн шийдвэрээр салтын баталгаажуулаад салсан баг. За дараа нь тэгээд тэр эмэгтэй бол одоо Лю Жэндүн гэдэг хошууч Хятадын армийн хошууттай гэрлээ. Тэгээд нийлэн амьдарч байгаа 53 оны орчим нас орсон. Тий, хоёр дахь ихнэрээ ер нь бол ихнэрүүдэд буулгаж яхад хоёр дахь ихнэр дээр дандаа юм Монгол хатны юу хувцастай хүмүүс байж идэг шүү дээ. Ус мөс нь яг Монгол юм. Тэгээд тэр хоёр дахь биш эхний хатныг би бас кинонд ингэж харуулдаг байхгүй. Хүүхдийн хороочдөг шүү дээ. Тэгээд бүр сүүлд хэдэн жилийн дараа эрэхтэй бүр нэг юм сонирн болцсон. Жохон мэдрэлийн юмтай юм шиг. Тэр Японууд руу ингээл шүлсээ нулимаал гэдэг шүү дээ. Тэгэхээр бас би та нартай хамтарч ажиллаж байхад намайг ийм болгоо хийчлаа. Миний хүүхдийг хороочлаа гэдэг үүднээс тэгж бас нулимаад байсан байж болох юм тийм ээ. Бүгд дөрөв нулимдаг шүү дээ. Тэр яа харахгүй тэр ихний ихнэр бол яг японочдын бүрийг цэвэр тоглоом болсон байхгүй.
Зүгээр ингээд хэрэгсэл гэдэг чинь бүр түүл гэж ярьдаг тийм. Яа туслах юмхтэй байгаа шүү дээ. Япон. Тэр бол яг тэр нэгэд хөдөлж байгаа байхгүй. За тэгээд их сонин зүгээр юм билчээ. Пүүи дахиад 3 хүнтэй суус гэрүүлсэн. Тийм ээ. Гэхдээ их сонирхолтой түүхэн юу гэхээр зарим нь бүр 2000 оны хүртэл амьдарч байгаа шүү дээ. 99 он хүртэл. Тэгээд тэр болгонд хятадын засгийн газар тэднэрт одоо цол хэрэмгийн пүнлүү гэж болгочихсон. Насан туршид нь стипенд нэгээр тэтгэмж мэй. Оо тийм үү. Тэр зөв сонирхолтой түүх шүү. Тэгэхээр энэ одоо сүүлчийн эзэн хааны албан ёсны эхнэр гэдгийг зөвшөөрсөн. Тэгээд Дэн Сяопин өөрөө зөвшөөрж гэрлэхийг баталж өгсөн. Тийм. Гэх мэтлэн ингээд байгаа. Тэнгүүтээ засгийн газар өөрөө тэр одоо сүүлчийн эзэн хааны одоо сүүлчийн хатан одоо суусан албан ёсоор суусан учраас хатна гэж үзэн шүү дээ. Тэгээд тэрийг нас мартал нь тэтгэл олгонжсэн байгаа. Тэр бас их сонин одоо өрмөц харилцаа явж байгаа. Тийм ээ, тийм ээ. Тэр сүүлийн ихнэрийг бол бүр ингээд тохируулаад өгсөн юм байл шүү дээ. Бараг л жинтэй гэлээр. Тийм ээ. Хэдий бас 10 хэдэн жил биш хэдийлээ. Нэг биш 5 орчим жил байсан санагч. Тийм баг. Сүүлийнхтэй бол 5 орчим жил байсан. Тийм. Тийм чи шоронгоос гараад 8-9 жилийн дараа сурч байгаа. 62 оны хавцаа байлаа да. 67 онд. Биш 62 онд гэрлээд 67-аас 5 жил юм байна. Тийм ээ. За тэгэхэд энэ кино одоо ярих юм бол одоо хоёлаа 20 таахыг ярьж болж байна тэр эзэн хааны ордныг ярьж болж байна. Гэтэ энэгээр бас тусдаа дугаар хийсэн тэр баг тий. Одоо миний нэг цаг хугацааны аялал дээр ерөнхийдөө Манчкогийн тоглоомын ус гэд байгаа юм. За би тэн дээр маргын морьт хороо халахын голын дайманы зохон тодорхой бүгдийн биш л дээ. Гэтэ ер нь хэлийн цаадах нөхцөл байдлыг ингээл олон юм ярьж өгнө. Зүг тэгвэл тэрүүгээр яг ярьж. Тэрүүгээр задлаад жоохон ярьчих тийм ээ. За нөхөдөх юм уу энийхээ гүйцэлд болгоод. Тийм. Нэвтрүүлгийн цанил явц. Үзэгчд маань энэ киног үзэх юм бол тэгээд энэ хүний амьдрал яг ямар одоо эдрээтэй одоо ямар хэцүү ч юм уу одоо ямар аз жаргалтай гэх юм уу аль нь байсан бэ гэдгээ дүгнээд бас коммент хэсгээр бичээрэй. За кино маань бол ашиг нэх олоогүй юм байна. 20 саяын л ашиг болсон. Оо тийм үү? Тийм. Ч тэгээд библ шиг кино л да. 25-аар хийгдээд 43-ын л ашиг болсон юм байна. Ингээд нөө угаасаа 3 улсын засгийн газар хийсэн болохоор яг ашигын төлөөч бас байгаагүй мэн л да. Тэр чинь политик юм шүү дээ. Улс төрийн зорилготой юм шүү. Тийм, ерөөсөө энэ түүхийг ингэж дэлхийн нийтэд зүгээр таниулъя гэл тийм. Мундаг кино хийж таниулъя гэсэн байна. Тэгэхээр энэ кино хамгийн чухал юм а гэж хин нэгэн хэлсэн байт. Тэрийг л энэ дээр ашигласан болов уу гэж харагдаж байна. За баярлалаа амраахаа. Баярлалаа. За өнөөдрийн кино түүх нэвтрүүлэг маань YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны Од Мөндөр хажуугаар хүрлээ. Дугаарыг хотын зүүн чиглэлд баригдаж байгаа онцлог шинэхэн төсөл Novanest Town House хотхон болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. Замрааха дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.